Welcome to Mongolia show Netflix-ээр гараад эхэлжээ. Сайн байцгаана уу үзэгчдээ, Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Дэлхийгээр машинтай аялагчдын багийнх нь хойд туйлын туяа үзэхээр Мурманск хотыг зорилоо. Өвлийн өвгөн цасан охин болон Ice Global Улаанбаатарчуудад шинэ жилийн бэлэг гардуулж байна. Ичэдийн ертөнцөөр аялах сүүлчийн өдрүүд хүлээж байна. Шатгууны хэрэглээ өнөөдрөөс харьцангуй тогтворжно гэж аж үйлдвэрлэл эрдэнэс баялагын яамнаас мэдээллээ. Манай улсын сард Оросын холбооны улсаас нийт 83,000 гаруй тонн АИ-92 автобензин, 134,000 орчим тонн дизель түлш, 1,500 гаруй тонн АИ-95 автобензинийг авахаар гэрээсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 62,000 гаруй тонн АИ-92 автобензин болоод бусад түлш орж ирээд байна. Үлдсэн 20,000 тонн АИ-92 автобензинийг энэ 7 хоногт багтан нийлүүлэхээр Оросын холбооны улсын эрчим хүчний сайдтай ярилцлага тохирсон гэлээ. Өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотод харьцангуй АИ-92, АИ-95 бензин, дизелийн түлш бол харьцангуй тогтворцсон. Өнөөдөр өглөөнөөс эхлээд өдөө орон нутгад бид нэр шатгуун нийлүүлэлтэд очиж байна. Хангаан бүс төвийн хэд аймаг байдаг. Төвийн бүс хангаан бүс. Эднэр дээр өөрийн гэсэн шатгуун хадгалах сав байхгүй учраас шууд автоцистернээс буулгаад борлуулалтаа хийгдэнэ. Манай улс экватор, цагаан нуур, эрээн цав, боршоо, булган, замууд зэрэг бомтоор хойд болон урд хөршөөр шатгууныг тасралтгүй хүлээн авч байгааг албаных нь хэллээ. Бид хүүхэд байхдаа хойд туйлын туяаг зөвхөн зурагтаар л хардаг байсан. Тэгвэл дэлхийгээр машинтай аялагчдын багийн хэсэг залуус энэхүү байгалийн ховор үзэгдлийг өөрсдийнхүүдээр үзэхээр шийдэж Мурманск хотыг зорихоор болжээ. Ice Global телевизийн сурчлах багийнхан саяхан тэдгээр залуустай уулзаж тэдний энэхүү алс хоолын аянд гарахын өмнө амжиж ярилцлаа. Хойд туйлын туяаг үзэх энэхүү аяллаа багийнхан 4 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд тэдгэр залуус өмнө нь Европын 10 гаруй орноор аялж байсан туршлагатай ажээ. Тус багийн гишүүд уг аялалд 3 сарын турш бэлтгэсэн бөгөөд нийт 20 орчим хоногийн хугацаанд аялахаар төлөвлөж байгаагаа онцоллоо. За, ер нь бол бидний өөрсдийн яг эцсийн зорилго бол яг туйлын туяа үзэх байгаа. За тэгээд туйлын туяа гэдэг зүйлийг хамгийн яг нэг хүний баг байж болох зардлаар яаж үзэж болох вэ? Мэдээж автомашинтай явж байгаа учраас нислэгийг бодвол илүү хоног хугацаа жоохон шаардна. Гэхдээ өөрөө зардал бага учраас энэ замыг сонгож байгаа. Бидний баг дээр 4 хүн байгаа. Нэг хүний зардлыг бол унжаа 5 саяар тооцож явж байгаа. За тэгэл ер нь бол хамгийн байж болох боломжит зардлаар хүн олон хоногоор тэгээд Оросын бүс нутаг дээгүүр тэгээд аялагч хүний бас үзэж болох нэг томоохон зорилго нь бол өөрөө туйлын туяа байдаг. Тэгээ энийг ерөнхийдөө биднээс Оросд визэг учраас зорчоод тэнд нь очиод ингээд үзэж болох юм байна гэдгийг ерөнхийдөө илүү хүмүүс хүргэх гээд байгаа л гэсэн үг. Дэлхийгээр машинтай аялагчдын багийн гишүүд Орос улбаны улсын Улаан-Уд, Ирхүү, Новосибирск, Челябинск, Казан хотуудыг дайрч тус улсын нийслэл Москва хотод хүрэх бөгөөд үүний дараа Санкт-Петербург хотын алдарт Эрмитажийн музейг үзэж Мурманск хотод очихоор төлөвлөсөн байна. Мөн тус багийн гишүүд энэхүү аялалд зориулж нэг хүний зардалд 5 сая төгрөг зарцуулна гэдгээ өгүүллээ. За бид хэдийд бол ер нь яг хүмүүсийн нийтлэг мэдхээр бол угаасаа Алтан булаг хошоо хэл гарна. За тэгээд цаашаа бол Улаан-Уд, Ирхүү, Новосибирск, Челябинск, за тэгээд Казан, Москва, Санкт-Петербург, за тэгээд хоошоо Мурманск, за буцаад ерөнхийдөө доошоо уруудад бол бид Сочи өвлийн олимп болж исэн. Бас энэ Оросын бол аялал жуулчлалын нэлээд бас томоохон бүс нутаг руу нэлээд зорж очих сонирхолтой байгаа. За тэгээд буцаад Волгоград, тэгээд яг Монгол руугаа бол Баян үлгий буюу Горны алтайгаар орж ирэх гэсэн ийм маршрутаар явахаар төлөвлөж. Энэхүү багийн зарим гишүүд өмнө нь 2023 онд Орос улбаны улсаар дамжин Европын орнууд руу аялж байсан ч тухайн үед Орос оронтой төдийлөн сайн танилцж чадаагүй тул энэ удаа тус улсын талаар илүү их мэдэх хүсэлтэй байгаа талаараа өгүүлсэн юм. Мөн тус багийн гишүүд уг аяллахаа хугацаанд хойд туйлын туяаны тухай баримтат кино хийж өөрсдийн YouTube суваг дээр влог хэлбэрээр барьшуулах бөгөөд энэ дашрам сануулхад Ice Global телевиз энэхүү аяллаа багийн мэдээллийн спонсороор ажиллаж байна. Жончев Дорж Бацдорж, Сергей Тучков, Пүрвсром Марлма, Ice Global. Ирхэн үзэгчдээ та бүхэнд цөөхөр мэдээг хүргье.
Газрын тус боловсруулах үйлдвэр бүгд найрамдах энэтхэг улсын тусламжтайгаар Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт баригдаж байна. 2028 онд ашиглалтад орохч засгийн газар болон аж үйлдвэр эрдэс баялагын яам бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж 2027 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөд байгаа. Бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд үүнд технологийн бус барилга байгууламж, атмосферийн болон вакуум нэрлэг, хансан хий ялгах байгууламж, дулааны цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламжууд тус тус багтаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улс хэрэглээнийхээ 50%-ийг дотоодоос хангадаг болох юм. Хавдар судлалын үндэсний төв 2022 онд туяа эмчилгээндээ шугамн хурдсгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлж, уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25%-аар нэмсэн. Мөн манайд эмчлэх боломжгүй гээгдэж байсан тарихны гүнд байрлалтай хавдрын эсрэг мисцаслыг өнгөрсөн оноос амжилттай хийгээд байгаа. Харин одоо мисцаслын эмчилгээндээ анх удаа робот ашиглах гэж байна. Хийн түлшний дэлбэрэлтэд өртөж цаашаад ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг барилгын хог хаяглыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар бүрэн буулгаж дуусгалаа. Барилгаас нийтдээ 9800 тонн хог гарсан бөгөөд бетон арматур зэргийг морингийн даваан дахь хог хаяглыг дахин боловсруулах үйлдвэрт дахин боловсруулахаар ангилан ялгаж байна. Манай хамт олон 9 сарын 1-нд яг ингээ хашаага бариад эхэлжсэнийг одоо тооцох юм бол яг өнөөдөр яг 115 хонж байна. Энд одоо 10 гаруй машин техник 30 гаруй хүнтэй одоо бид нэг ч одоо баяр ёслолын хагас бүтэн сайдраг амрахгүйгээр одоо энэ одоо ажлын ард гарлаа. Ирэх 2026 онд энэ барилгыг бүрэн барьж байгуулад дуусгаад та хэдийг комисс ажиллуулад оруулаад дараа жилүүдэд үүсэх төрөөсийн мөнгийг хэмнэ гэдэг ийм байр суурьтай байгаа гэдгийг хэлье. Оюутлахын хянан шалгах төрөх хороо сүүлийн хурлаанаа хийж дараах саналыг улсын их хурлаар хилцүүлэхээр болжээ. Үүнд баяжмлын агуулмжийг уурхан амнаас шууд авч лабораторид шинжлэх, төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох, үр өгөөжийг 5 жил бус 3 жил тутамд харилцан хянаж үзэх, экспортын борлуулалтын орлогыг Монгол банк болон арилжааны банкаар бүрэн дамжуулж авдаг байх. Монгол улсад хор хохирол учруулсан байж болзошгүй эсвэлдэхгүй болон гэмт хэргийн хэв шинжтэй асуудлын мөрөөр авилгатай тэмцэх газар, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хяналт тавьж ажиллахыг зөвлөх зэрэг саналыг тусгажээ. Алтны үн дахин дээд амжилт тогтоолго. Тодорхойлбол унц алтны үн 337%-аар өсөж 4486 Америк доллараар арилжиж түүхэндээ анх удаа 4400 Америк долларт хүрлээ. Оны эхэнд нэг унц нь 2600 Америк доллар байсан алтны үн 69%-аар нэмэгдэж өнгөрсөн 10 дугаар сард баг зэрэг унсан ч дахин өсөж 1979 оноос хойш гараагүй өсөлтийг ийхүү үзүүлээд байна. Үүн өсгөд Америкийн нэгдсэн улс болон Венесуелийн хоорондох геополитикийн хурцтмал байдал нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Брэдэд байгалийн ховор үзэгдэл ажиглагджээ. Улаануд хотын зүүн эрэг буюу гэр хороолол барилах хэсэгт сэлэнг мөрнөө тэнгэрээс буусан мэт гэрлэн багнууд бий болсон байна. Хүмүүс үүнийг туйлын туяа хэмээн боджээ. Гэтэл хэд өдөрсөн үед мөсөн талстууд агаар төөрч салхигүй тэнгэр цэлмэг бол замын гэрэлтүүлэг болоод машины гэрлийг ойлгон уг гайхалтай үзэгдлийг бий болгосон байна. Улаанудад урд өмнө ийм зүйл тохиож байгаагүй бөгөөд энэхүү үзэгдэл нь хэд хүйтнийг илтгэжээ. Шинэ он гарахад 100 хоног үлдлээ. Ice Global-ийн урлагаар өвлийн өвгөн цасан охин Улаанбаатар хотод айлчлан ирлээ. Манай шинэ жилийн багт нийслэлийн гудамж гарч хотын иргэдэд баярын бэлэг тараалаа. Шидэд зочдыг хүмүүс таньсан болов Улаанбаатар хотын иргэд зочдын хэрхэн угтав? Манай сурчлагаас хүлээн авч үзнэ. Шинэ жил ирж байна. 2026 жил орж байна. Are you China? Yes. Where are you from city? Xi'an. Xi'an. Yes. Chicken achara. За одоо ирж байгаа шинэ ондоо бүгдээрээ илгээрээ инк хамгаалалтын төрлөөрөө төвшин хамгаалан байцгаагаарэ гэж өрөөё дөө. Энэ цогцтой дүүрэн чихэрчтэй. Шинэ жилийн бэлэгчтэй. Ажиргал хүргье. Шинэ жилээр
Шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ оны мэнд хүргье. Хоёр улсын телевизэнд ийм сайхан зүйл таасан даацтай байна. Хавь ажилд өнөхөр ондоо сайн гаргаараа. Snowing God. Винга по. Рама. Шинэ жилийн баярын мэнд хүргэе монголчуудаа. 간지노 나이. 산타에. 진짜. Орсын ахын дүүстэй болон Монголын ахын дүүстэй шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ жил гэдэг бол бидний хайртай хүмүүстэйгээ баярлах хамгийн чухал баяр байдаг. Бүх хүмүүс гэр бүлээрээ аз жаргалтай халуун татна 2026 онд амжилт бүтээлтэй байхын ерөөлийг гэршүүлье. За мөн фантан дээр Christmas market-аар зочлоорой. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ жилийн мэнд. Маша 이래래. 마스 이래래. 부르드리네. 미래무시 이때라 말이야. 이 약사들이 이때야 말해. Шоу мэдгүй яах вэ? 와, 저 таньвэн штий. Чи айнхан бэ? Тийм штий. Дид Мороз. Тийм штий. Оо, орсон сайн мэж байна. Хамгийн хүн юм уу? Маа бүнийг аваа. Шинэ оны мэнд хүргэе. Snowing God. За, юу хүсэх вэ? Аз жаргал гэр бүлийн сайхныг хүсье. Ямар юм бэ? Present. Умсу. Ахла умсу. Миний нэр хэн бэ? Өвлийн өвтийн? Өвлийн Санта. Шинэ жилийн аз жаргах хүсв. Яй, юм бэ? Юрой. Хи. За, итгэл аваагаа заа. За. Намайг таньжэно. Юу бэ? 이거 키니 했노. 서촌 왜 가지고 해주시더라. 오, 우하. 시끄럽다. 우하. 이모가 있지. 뭔가 아버지. 뭔가? 예. 와. Дайте, пожалуйста. Зрителя. Для нашего тоже. С Новым годом. Christmas. Жижигхэн газархан өвөл хөдөн байна. Гэртээ бас газархныг тэндээс бид нэр авчирлаа. Олон янзын тоглоомнууд, ондоо газар сүлгөөтэй, урамтай хөгжилтэй, урт цаая шинэнэ. Баярлалаа.
Шинэ он гарахад хэдхэн оног дутуу байна. 12 дугаар сар бол томчууд хүүхэд насандаа эргээ очих хүүхэд багчууд насан туршийнхаа дурсамжийг бүтээх сар билээ. Амралтын өдрүүдэд эд шидийн ертөнцөөр аялах сүүлчийн өдрүүд гайхамшиг тоглолтууд хүлээж байна. Гэгэн Муса олон улсын наадмын шилдэг зураач эрэгтэй гол дүр найруулагч болоод шилдэгэн шилдэг гран-при шагналыг хүртэж байсан Протеатрын шилгүүн чиг жүжигийг үзэгчдийн хүсэлтээр 27-28-ны Бямб Нямгаргийн 13 цагаас Орсын шинжлэх ухаан соёлын төвийн их дайзнаа тоглох гэж байна. Тоглолтын дараа өвлийн үгэн болон үлгэрийн баатрууд хөгжөөнд тоглоом тоглуулан дурсгалын зураг авахлах юм байна. Spin Center-т 27-ны Бямб гарагийн 12 цагаас Mur Kids Entertainment-ийн Жигнэмгэн хот хүүхдийн дуулалт бүжгэн жүжигийг тоглоно. Шидэт лонх алга улснаар Эва охин болон тэрний найзуудын адал явдал эхлэх энэхүү жүжигт хүүхдүүд хүслээ бичсэн шидэт лонхоо Санта өгөөд өгч чадах болов уу? Соёлын төвөргөнд 27-ны Бямб гарагийн 18 цаг 30 минутаас Tunda Music-ийн хамт олон Forwards Symphony-г тоглоно. Энэ удаад бас хамтлаг эд шидийн ертөнцийн 8 бүтээлийг хамарсан гайхамшигт аялалд дагуулах болно. Ice Steba Arena-д 27-28-ны Бямб Нямгаргийн 12-18 цагаас мөсөн дээрх өвөрмөц зохиомж амьд дөрүүд үлгэрийн тайз хөгжим бүжиг бүхий Сантаг аварсан нь мөсөн дээрх хүүхдийн мюзикл жүжигтэй. Улаанбаатар театрт 27-28-ны Бямб Нямгаргийн 11, 14, 16 цагаас доктор Сьюзийн Гэрэнч зул сарыг хулгайлсан зохиолоос сэтгүүлсэн Маффет хүүхэлдэйн театр Улаанбаатар театрын хамтын бүтээл Зөрүүд Гэрэнч зул сарын сахилгагүй драмыг тоглоно. Түүнчлэн тусгаар тагтналын ордонд 27-28-ны 13-15 цагаас Magic Mascot Entertainment-ийн Trolls ба Duck Band маскоттой хүүхдийн жүжиг тоглолт үргэлжлэнэ. Троллууд ирлээ. Таны хүүхэд хараа зогсохгүй хамт бүжиглэж тайзан дээрх адал явдалд оролцсон. Баатар нь олж, дуулж, алга даших хөгжилтэй диско парти бүхий тус хөтөлбөрийг мэрэгжлийн найруулагч хүүхдийн сэтгэл зүйчин хамтарсан зөвхөн үзэх биш, зан төлөвт эерэг нөлөөтэй контент хэмээн нэрлэж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 28-ны 14 цагаас модерн театрын ээжидийн гайхамшиг хөгжилтэй алиалагч циркийн үзүүлбэр уран гимнастик үлгэрийн баатруудтай нэг өдрийн дурсамж дүүрэн өнгөрүүлэх шидэт өнгө шинэ жил тоглолттой. Тоглолтод мөн дуучин Энжи оролцсноо. Ice Global амралтын өдрүүдэд болох зарим соёл урлагийн үйл явдлаас танилцууллаа. Халдвар хамгааллын дэглэмээс хаад жилд ганцхан тохиох ээжидийн баярыг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэ. Эрхэм үзэгчдээ энэ хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хүлээж мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяр та.